Сайн байцгаана сонсогчдоо та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Энэ бас урт компаниас өргөжлөө дараагийн подкаст маань хүргэлж байна. За энэ удаагийн дугаарт маань веб пентестер улан баяр оролцож байгаа. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За улан баяр өөрийгөө гоё тавьж танилцуулаад өгөөрэй. За энэ дугаараа сонсож байгаа хүмүүстээ энэ өдрийн мэнд хүргэе. Намайг болохоор Улан Баяр гэдэг шинжлэх ухааны технологийн мэдээлэл холбоо технологийн сургуульд 2020-оос 24 онд STEM аюулгүй мэргэжлэр суралцж төгссөн. Тэгээд одоо болохоор яг offensive security талдаа төлхөө харж ажиллаад тэгээд одоогоор web tester хийгээд явж байгаа. За манай улан баярлалаараа OSWE буюу Offensive Security Web Expert гэсэн сертификат авсан тийм. Энэ сертификатаа хэдэн онд авсан бэ? Энэ сертификат болохоор сая 24 оны 6 сард авсан. Тэгээд авсан шалтгаан гэх юм бол манай аюулгүй байдлын community донд OCP гэдэг ерөөдөө сертификат нэлээд нэр хүндтэй байдаг. Тэгээд энэ сертификат нь болохоор тийм бас амар хүлээмж өртөг. Тэгээд ер нь пентестийн тал руугаа яг суурь одоо сертификат болж өгдөг юм уу. Тэгэнгүүт би нэг одоо оюутан байх хугацаанд болохоор ер нь ах нарыг харж байгаа бас ингээд үздэг ютуберүүдийг харж агаад за ер нь заавал сургуулаа төгсгөөс өмнө энэ OCP гэдэг сертификатыг авна гэж бодсоор ирсэн юм уу. Тэгээд яг он гараад ер нь биелж жагаад яг Windows тал руугаа ер нь жоохон ойлгохгүй хэсэг гарч ирээд тэгээд яг ажилтай холбоотойгоо одоо ажил дээр болохоор ерөнхийдөө white box web testing хийдэг. Тэнгүүд ер нь ажилтай холбоотой тэгээд арай өөр сертификат юу ажиллах уу гэж байгаа. Тэгээд ерөнхийдөө OSW гэдэг сертификатыг сонгоод тэгээд ямар ч сан зорилго нь бол төгсгөөс аавна гэж бодсон ч гэсэн ер нь бол яг сургуулаа төгсөө 7 хоногийн дараа ялалтаа өгсөн юм уу? Тэгэхээр яг энэ сертификаттай хүн бол Монголд бас цөөхөн байгаа хаа тий. Хэр их хугацаанд Миний мэдхээр доор 4 хүн авсан байгаа гэж бодож байгаа. Тэгээд ер нь нэг лабынхаа access-ийг яг 3 сараар авсан. Тэнгүүд яг 3 сарынхаа хугацаанд лабуудаа модулуудаа өөрөөдөө хийж дуусгаад тэгээд нэг шалгалтаа болохоор 7 хоног бэлдээд тэгээд яг шалгалтаа өгсөн байгаа. Тэгэхээр нэг 3 сар гарав юм уу? Процесс нь ер нь яаж байсан тий. Тийм. Тэгээд бас нэг сургалтынхаа талаар ярил бас бус сонсож байгаа хүмүүс сонирхолтой байх. Нэг би болохоор яг веб тестинг тал руугаа явж эхэлсэн шалтгаан гэх юм бол өнөөдөр нэг степ тэмцээнд ороод тэгээд яг нэг 3 дугаар курсын намар болохоор одоо яг аль категороо ерөөдөө төлхөө одоо барьж авах уу гэж бодож байгаа ер нь веб крипто хоёрыг сонгоод тэнгүүд вебийг сонгосон байж байгаа ерөөдөө Portsware-ийн Web Security Academy-гийн лабуудыг хийж агаад ер нь веб тестийн суурьтай болсон юм уу. Тэгээд яг энэ сургалт болохоор нэлээд онцлогтой ерөөдөө white box testing яаж хийх үү гэдгийг заадаг. Тэгээд сургалтынх нь одоо хичээлийн агуулгууд нь болохоор одоо open source веб аппликейшнүүд дээр олдсон дандаа CV-нүүд байдаг. Тэгэхээр тэрний дээр case study байдлаар нэг орж байгаа болохоор тэр нь нэлээд сонирхолтой байсан. Тэгээд бас ер нь сургалтын хувьд бол яг нэг хичээлээ үзээд тэгээд тэр хичээлтэй холбоотой лабаа хийдэг. Тэгээд тэр хичээл дээр нь болохоор тэр лаб дээр нь бас extra mile гэдэг ерөөдөө яг зааварчилгаагүйгээр бас лабууд нь болохоор илүү шалгалтанд тэнцэхэд төлөвлөхөө болж өгдөг санагдсан. Шалгалтын процессын хувьд бол яг нөгөө хэдэн цаг шалгалт өгсөн. Тэгээд хэдэн тасктай байна хэмжлэр. Шалгалтын хувьд болохоор 48 цаг ерөөдөө өгсөн. Тэгээд 24 цаг болохоор репортоо бичиж байгаа. Тэгээд нийт 72 цагийн хугацаатай юм уу? Тэгээд яг эхний 48 цагтаа болохоор ерөөдөө 2 веб аппликейшнийг 2 authentication bypass одоо нэг веб аппликейшн дээр нь болохоор нэг authentication bypass тэгээд нэг RCA оруулах хэрэгтэй.
Тэгээд ерөнхийдөө нийтдээ 4 плаг болно гэх юм уу. Тэнгүүд authentication bypass нь болохоор 35 оноотой. RSA болохоор 15 оноотой. Тэгээд ер нь бол 85 оноогоор тэнцэх хамгийн минимумтэй тийм скор байгаа. Тэгээд тийм миний хувьд болохоор яг шалгалтанд орсон процессоо бас ярих юм сонирхолтой байж магадгүй. Яг эхний 12 цаг бол амар хэцүүсэн л да. Яг ер нь баг кодуудаа ер нь кодынхаа сан бас нэлээд сонсныг бодохноо их байсан. Тэгээд кодуудыг ингээд бүгдийг ревю хийж л байгаа юм л да. Тэгээд эмзэг хөдөлтэй код нь одоо хаана байгаа юм бол тэнгүүд эхний нэг 12 цагийн турш бол би яг 2 веб аппликейшн гэдэг хооронд нь ерөөдөө ээлжлээл үзээд байж байгаа. Тэгээд нэг бас сайн учрыг олж өгч чадахгүй байж байгаад тэгээд ямар ч сан эхний вебээ одоо бас шалгалтын яг нэг онцлог нь болохоор юу байхгүй юу? Chain байдлаар exploit оруулдаг. Тэгэхээр нөгөө нэг одоо ганцхан одоо нэг халдлахыг арга олоод тэргүүрээ шууд одоо эхний application bypass ч юм уу дээр давдаггүй одоо нэг 2 3 нэг цорхоо зүгэл болоод тэгээд тэр олон цорхнуудаа нэг хооронд нийлүүл ашиглаж хагаад яг нэг давах хэвээр юм да даваа явдаг. Тэнгүүд ер нь миний хувьд болохоор яг нэг нэлээд эхний хэдэн цаг сууж байгаа. Тэгээд эхнийхээ нэг эмзэг хөдлөг болоод өөрчлөлөөд ирэхдээ чинүүдээ айгүй хурдан угсаж авсараад эхнийхээ нэг миний шалгалт өглөө 8-аас эхэлсэн. Тэгээд орой 12 гэхэд шөнийн 12 за ер нь 1 цагийн үед юм уу? Эхнийхээ вебийг ямар ч амжилттай хактаад тэгээд уг нь унтъя гэж бодсон ч гэсэн 20 дахь вебийнхаа би application bypass-ыг би давчих юм бол ер нь шалгалтандаа тэнцсэн гэж бодоод тэнгүүдээ ер нь 3 цаг нэлээд сууж үзээд тэгээд угаасаа баг 4 цаг болчихж байгаа байхгүй юу шөнийн. Тэнгүүд за одоо унтахгүй бол угаасаа би маргааш унтахгүй гэж бодонгуудаа биш одоо унтаад тэгээ маргааш унтахгүй гэж бодоод тэгээ зүгээр унтсан чинь яг ер нь бол бас унтаж чадахгүй нэг 2-оос 3 цаг жоохон хөрвөж байгаа босоод тэгээд 2 дахь вебэн дээр дахиад нэг 5-аас 4 цаг маа жоохон манараад тэгээд нэг өдрийн 12 гэхэд ер нь эхнийхээ application bypass-ыг оруулаад тэгээд за жоохон унтаж босч ирээд репортоо бичиж байгаа сүүлийнхээ гээд юм уу гээд 30 минут суусан чинь айгүй амархан сүүлийнхээ аплагийг оруулаад ямар ч сан 100% ямар ч шалгалттай амжилттай өгч чадсан байгаа. Тэгэхээр нэг эхний 36 цагийн дотор бол миний ажилласаар их репортоо илгээжсэн байгаа. Энэ хугацаанд одоо нэг шалгалтын маань хянагч байгаас тийм хянагчийн үед бол ямар шиг вэ? Яаж хэмжээ? Тийм шалгалтын онцлог нь болохоор нэг проктортой шалгалт. Тэнгүүд нөгөө ингээ камера би ингээд өөрийнхөө одоо эргэн тойрноо харуулад тэгээд бас 100% ингээд ерөөдөө камерынхаа урд би суух хэрэгтэй. Тэгээд дээш тийш гарах чагаа ч юм уу те уус суух чагаа гэдгээ ч хүртэл ерөөдөө заавалчгүй мэдэгддэг. Тэнгүүд би ингээд нэг жоохон хойшоо камертаа ингээд 60% та ороо суудсан байх юм бол 100% ор заавал суугаараа муугаараа гэдэг. Тэгээд ер нь заавалч өрөөнд өөр хүн байж болдоггүй. Тэгээд ер нь шал бас тийм амилын одоо хараа ял цайтай гэх юм уу? Ямар ч тийм хуулж болох зам боломж байхгүй. За энэ сертификат маань одоо ямар нэг expire хугацаа байгаа бол Ямар нэг expire хугацаа байхгүй. Яг open security сертификат болох онцлог нэг тийм юм уу? за одоо нөгөө нэг зарим нэг сертификатууд маань сертификат авсныхаа дараа биднэрт одоо кредит оноо боцоглуулад пентестэй хийгээд үргэлжлүүлээд яваарэ одоо тий кредитээ зоглуулаад яваарэ гэж юм уу тийм яг юм тохиолдлууд байгаа л. Надад өгсөн боломжууд нь гэх юм бол юу нэг одоо энэ нэг open security дээр нэг playground гэдэг нэг тийм лабораторийн орчин байдаг юм уу? Тэнд би одоо нэг ерөөдөө эмзэг байдалтай машинууд хийгээд тэрийг илгээж болоод тэрэн дээр ерөөдөө одоо машина одоо хард бол тийм medium бол тэр easy бол тийм нэг тодорхой машиных нь заалтууд байсан. Тэгвэл тийм байдлаар би одоо бусад open security community-тай
vulnerability машинуудын content creator хийх тийм боломжтой байлаа. Тэгээд өөр хэм бол би дахиад жилийн лабын access авах нэг 10% хямдралтай байсан уу? Тэгээ өөр юм байгаа үү. За одоо тэгвэл веб пентестэй гэдэг юм уу ажил явж байгаа тийм. Тий, ер нь тий. Монголд одоо ерөөдөө вебээр зөвхөн вебээр дамнаад ингээд пентест хийдэг байгаа байгууллагууд их гарч ирж байна одоогийн байдлаар. Аха. Яг хоо би одоо яг сая сургуулаа төгсөөд миний ажиллаж харснаар болохоор одоо нэг мэдээлэл аюулгүй байдлын инженерийг яг шууд одоо шууд нэг тийм position-ыг байлгаад ажиллах газрууд гэх юм бол айгүй цөөхөн байгаа байхгүй. Тэгвэл банк оператор ч юм уу тий. За нэлээ том одоо тийм том газрууд байна. Тэнгүүд тэр нь болохоор хамгийн ихэнд яг тийм менежментийн төвшөнд ер нь бодлого дүрм журам комплайнс талдаа ажилтнууд за ер нь айгүй олон байх шиг санагдсан. Тэгээд дараа нь болохоор нөгөө нэг defense SOC талдаа ер нь инженерүүд ер нь аналист талдаа инженерүүд байх шиг байсан. Тэгээд одоо тэгээд сүүл рүү болохоор ер нь яг offensive security талдаа pentest хийдэг ч юм уу тийм ер нь ингээд нэг одоо тоог нь харах юм бол тэгэнгүүт яг тийм 100% веб pentest хийдэг одоо мэдээж мэрэгчлэнгүүд бол байгаа. Гэхдээ яг нөгөө нэг өөр бас бусад юмтай нэг хамт хийж байгаа юм шиг санагдсан л та. Заавалч үнэ тий одоо сокийнхоо юм хийгээд тэгээд аялаас орж иж байгаа таскн дээр нь болохоор веб пентест орж ирдэг ч юм уу. Яг 100% зөвхөн яг веб пентест бас хийдэггүй юм шиг санагдсан. Степ орж исэн гэдэг. Тэгсэн хэдвэр курсээс эхлээд степ сонирхож ирсэн. Аха. Би маад харуул зан гэж зохиогддог. Тэрэнд нэгдүгээр курстэй ерөөдөө нэг орж үзчихсэн. Тэгээд маад манай шүтээсийн сургуульд компьютер communication security гэдэг клуб байгаа. Тэнгүүд тэр нэгдүгээр курстэй ерөөдөө тэр клубт ороод тэгээд манай клубын ах нар болохоор ийм тэмцээн дээр болдог гээд тэгэж хэлээд тэгээд нэгдүгээр курсээс ерөөдөө орж эхэлсэн байна. Анх орцоход ер нь ямарсан хэр хүнтэй байв. Анх бол нэлээд хэцүү байсан. Тэгээд нэг 2-7 хоног моног бэлтэж аваад орсон. Тэгээд ер нь бол юу гэж мэдэхгүй л ороод тэгээд би бүр юу ч мэдэхгүй. Би бүр ер нь бол Google-д ч бараг мэдэхгүй. YouTube-ээс юм хайж мэдэхгүй. Тэгээд бараг компьютер дээр нэг сайн ажиллаж чадахгүй. Тэгээд би нэг цаг зүгээр ингээд яаж их юм болоо гэж хар сууж байгаа. Тэгээд 4 цаг бодлоо зүйлээ. Тэгэл зүгээр гараа явчихсан. Тэгээд нэг цаг ихний нэг цаг сууж байгаа л. Яг 20 дахь курсээс ер нь жоохон туршлагатай болж эхлээд туршлагатай ч хаашаа ер нь нэг жоохон степ ийм байд юм байна гэдэг гадалж эхлээд категоруудынх нь одоо бигнер даалгавруудын ер нь хийж чаддаг болоо. Тэгээд 20 дахь курст ямар ч цоолж амжилттай финалд чадсан. Тэгээд тэнд болохоор намайг 20 дахь курс орсон жил финал нь attack defense гээд төрлөөр болж исэн. Тэгмээ тэр нь амлын онцгой байсан л да. Нэг одоо багууд бие рүү хоорондоо халдлах хийгээд бас бие нэгээ өөрийнхөө багийг бус багийн халдлагаас хамгаалж мамгаалаад тэнгүүд яг л нэг тийм тэр үед амар гой туршлага санагдсан. Тэнгүүд яг зарим багууд нэг халдлах хийж байгаагаа автоматжуулсан болохоор нэг раунд эхлэх болгонд өдөө бүх плагуудаа цуглуулж тэр мэрийг яг тэмцээнд орж байгаа гэхээс зүгээр хараад байж ах нь ер нь бол гоё байсан. Тэгээд 3 дугаар курстэй болохоор оролцоод манайх 3 дугаар курстэй тийм финалд чадаагүй юм байна. Яг 12-т орсон юм уу? Сүүлийн 5 минутанд яг эхний 10 байрыг авах байж хагаад тэгээ сүүлийн 5 минутанд өргөдөлтөд ажиллаад 12-т ороод тэгээ 4 дугаар курст болохоор ямар ч сан багаар амжилттай орж 3 дугаар байранд орж чадсан байна. За одоо ингээд нэгдүгээр курсээс аваад жил болгон оролцсон явж штэ тий. Яг ингээд хариу зангид оролцоод хүмүүстэй тэгээд ингээ явахад одоо ер нь яг ингээд хэрэг туршлагатай болж юм. Ямар их юм даваа тал ингэж өгч юм. Тий, ер нь нэг манай стейвч бас гоё л доо. Одоо юу гэх юм уу?
яг шууд утгаараа яг техникэл ур чадваруудыг яг cyber security дээр ингээд амар хурдан олгож байгаа юм шиг санагдсан. Тэнгүүд яг миний зүгээр степийг харж байгаагаар бол яг тийм ер нь амар хурдтай байх шаардлагатай. Тэгээд амар тийм хайрцнаас ер нь гадуурж гарч ирэх тийм зүйлүүдийг шаарддаг. Тэгээ бас суурь скиллүүд ер нь заавалчгүй мэдих шаардлагатай байдаг байхгүй юу? Тэгэнгүүт яг ингээд нэг job төрөл дээр 6 категори нь болохоор яг ингээд аюулгүй байдлын бүх ойлголтуудыг оруулаад өгсөн байдаг болохоор яг степ одоо суралцах нь бас яг аюулгүй байдлынхаа нэг мэдлгүүдээс тайжруулаад явдаг. Тэнгүүд яг миний хувьд веб пентестинг талдаа болохоор ер нь веб степ хийж зэрэгээ судалж байгаа нь ер нь нэлээд тус болж байгаа. Харгамжлын олимпиад орж исэн гэж байсан. Тэгэхээр курст орж исэн юм. Би ер нь нэвтрэх курсээ хамгийн анхны хавар үздэг хичээлж болохоор параметрлын үндэс тэгээд нэг юм бэ дээр болохоор объект хандлт параметр гээд ер нь нэвтрэх курсын суурьчлалт үзэж байгаа ч тийм. Тэгвэл яг тэр үедээ мэржлийн хичээлүүдийг үзээгөө байхад параметрлын хичээлүүдээ авч үзээд тэгээд ерөнхийдөө код форс өдрийн тэмцээнд онлайнаар орж үзээд тэгээд ер нь нэлээд таалагдсан л та яг мэржлийн хичээл орж эхлэхээс өмнө ер нь баг софтвер талдаа явбал болох юм чинь байна гэж бодоод тэгээд ер нь софтвер инженерээр яаж амжилттай ер нь явах уу гэдгээ судлангууд алгоритм заашгүй сурах шаардлагатай байсан. Тэгээд тухайн үед нэвтрэх курстэй ер нь өөрөө тэгээд ер нь бэлдэж агаад тэгээд хоёрын хагас болохоор өгөгдлийн бүц ба алгоритм гэдэг хичээлийг үзээд ер нь яг чухал шаардлагатай алгоритмуудаа суралцж агаад тэгээд гэтээ миний тэмцээнд орсох юм бол юу юм бэ л да. Яг 3-ын А дээр сургуулийнхаа параметрлын ямарцсан төрүүлж ирсэн. Тэгээд 4-ийн А дээр болохоор Япон улсын Procon гэдэг нэг ерөөдөө international programming contest дээр амжилттай ямарцсан оролцоод тусгай бариад ирч чадсан байгаа. Тэгээд нэг одоо веб-ийн security гэж ирэнгүүд нэг явж зүгээр зүтэй код л гэдэг байхгүй юу. Тэгэхээр яг нэг параметрлын суурь одоо би авч чадсан болохоор параметр дээр чинь нэг алгоритмын бодлого би заавал бодохын тулд нөгөө тест кейсүүдийг давах шаардлагатай. Тэнгүүд яаж энэ тест кейсүүдийг давах вэ? Ямар тест кейснээр би унаад байна вэ гэдгийг бас бичиж байгаа кодн дээр юм лээ сууж дуу шинжилгээд нэг суудаг болохоор тэнгүүд тэр нь өөрөө шууд веб-ийн пентестер ороод эхлэнгүүд за энэ бол энэ функшн бол ингэж ажиллаж байна. Тэгвэл би энийг яаж буруу зорилгоор ажиллуулж ямар тест кейсэн зөр унах вэ гэдэг нь өөрөө одоо бодох шүүрэн шаардлагатай болчтой. Тэгэхээр ер нь алгоритмын суурь бол яг веб тестээр бол бүр зайлшгүй чухал зүйл болж ирж байгаа. За тэгвэл веб тест одоо яг OSWE авахд ерөнхийдөө бол суурь нь бол бараг алгоритм параметр болчих чинь тий. Мөнгөд одоо магадгүй дахиад одоо энэ сертификатыг сонирхож байгаа юм хүмүүст манд за эндээсээ эхлүүл илүү хоногчтой юм байна уу? За эндээс нэг юм чит ч юм уу те нэг тийм маягийн хэлбэр энэ эндээс хичээл үзүүл юм байна. Параметрлаа ингэ гүнзгийрүүлэх зүгээр юм байна гэдэг ч юм уу. Тэр талаасаа тиймэрхүү гоё материалуудаас өгвөл Саний таны хэлсэнчлэн ялцахгүй алгоритм бол нэлээд хамгийн ихэнд заашгүй сурах шаардлагатай. Тэгээд дараа нь болохоор ер нь веб-ийн степүүдийг бас сонирхоод тэгээд яг веб-ийн тест тал руугаа ер нь суралцах юм бол ер нь Port зүрийн Web Security Academy гэдэг одоо үнгүүл лабууд байдаг. Тэрэн дээр болохоор яг нэлээд их зүйлүүдийг маш гоёор ер нь тайлбарлаад өгсөн байдаг. Тэр бол баг номер 1 гэж хэлнэ. Дараагийнхаар болохоор нэг Hackday Box-ийн нэг Bug Bounty Hunter гэх тэрний веб-ийн бас модулууд надад гоё санагдсан. Тэгээд өөр чинь тэгээд Pentester Lab дээр бас нэг код ревьютэй холбоотой
тийм модулууд байдаг. Тэд нар бас нэлээд гоё. Тийм тэгээд угаасаа нөгөө шалгалтын онцлог нь зүгээр шууд гараад кодн дээрээс нөгөө юм зүг байдал олох учраас тийм өмнө ямар нэгэн тийм white box pentest-ийн туршлагатай бол нэлээд хэрэгтэй санагдсан. Одоо угаасаа энэ чинь нөгөө нэг сертификат гэдэг чинь зүгээр миний яг энэ хүний скиллтэй юу гэдгийг л тодорхой нэг шалгалтын агуулгын хүрээгээр шалгаж байгаа шүү дээ. Тэгэхээр яг өмнөдөө өмнө жоохон туршлага хөрвүүлж байсан бол ер нь нэлээ хэрэгтэй. Тэгвэл би нүн ажил дээр болохоор бас дандаа white box pentest хийж байгаа болохоор ер нь бас өөрийнхөө нэг жоохон арга барилыг бий болгоод явж байгаа юм уу. Тэгэхээр шалгалтын дээр ч гэсэн ер нь бас яг тэргээрээ л ороод явсан болохоор тийм сургалтын хувьд Portswigger, Hackday Box, Pentester Lab эдрийг үзэхэд болох байх. Тэгээд алгоритм сайн мэдэх хэрэгтэй. Тэгээд яг алгоритм тийм ер нь код нэлээд уншиж чадамжтай байх хэрэгтэй юм уу? Бас яг шууд амар алгоритмууд биш. Тийм тэгээд ер нь веб тестийн туршлагатай бол тэгээд шалгалтын лабынхаа ер нь 3 сар ирэх явахад ер нь болохоор санагдсан дөө. Ранжлын олимпиад айгүй гоё үндэслэж гсэн байна тий. Стив даралтан аяг бас гоёлсон байна. Энэ жилийн харуулт ангид оролцсон. Энэ жилийн харуулт ангид орно да. Орно. За одоо саяхан нэг пастас хийсэн байсан. Тэгээ саянах рейтинг орж байгаа гэдгсэн байсан. Дараа ямар шалгуураар яаж оров? Процесс нь ямар вэ? Тийм ер нь нөр баг баунт гэж байгаа. Тэнгүүд дэлхийд болохоор ер нь хамгийн алдартай баг баунти платформ гэх юм бол HackerOne, Bugcrowd, тэгээд Synack ер нь энэ гурав гэж явдаг. Тэнгүүд HackerOne, Bugcrowd хоёр юугаар онцлог вэ гэхээр нөгөө нэг public баг bounty програмууд зарладаг. Тэнгүүд нөгөө хүн болгон ерөөхдөө бүртгүүлээд тэгээд ерөөхдөө баг хантан хийх боломжтой гэх юм уу. Тийм тэнгүүд нөгөө Synack-ийн онцлог нь болохоор юу private байдлаар яадаг зохион байгуулдаг. Тэнгүүд нөгөө нэг talented hacker-удаа болохоор өөрсдөө шилж аваад тэгээд мэдлээ өндөр ер нь гэрээний дагуу баг хантан хийдэг. Тэгээд тэг нэлээ тэнгүүд орсон шалгалтууд одоо процесс нөх юм бол эхнийх нь ямар ч нэг аппликейшн байгаа. Ер нь резюме илгээх хэрэгтэй. Тэгээд дараагийнх нь болохоор technical interview гээд энэ хост болон веб гэдэг хоёр чиглэлээр technical interview аваад гурав дахь нь болохоор one way interview гээд би өөр одоо надад нэг 7-8 асуудал гарч ирээ. Тэрийг би ерөөдөө бодож жагаад ер нь хариулаад тэрийг видео рекорд хийгээд тэгээд тэрийг явуулаад байх. Тийм. Тэгээд дөрөвдүгээр шат нь болохоор background check гээд өмнө нь ямар нэгэн байдлаар би гэмт хэрэгт холбогдож исэн сүүлийн 7 жил ер нь хаана хамтарч исэн. Тэгээд бас өөр ажлын түүх мөх гэж юм уу тийм байсан. Тэгээд 5 дахь шат нь болохоор onboarding training гээд тэр нь болохоор би Synack-ийн платформ дээр ер нь яаж баг хантан хийх үү, Synack гэж юу гэдэг талаар намайг тренинг хийгээд тэгээд тэрүүгээрээ шалгалт аваад тэгээд тэнцээ дараагийн шатанд ороод тэгээд хамгийн сүүлийнх нь болохоор зөвхөн видео интервью юм уу? Тийм. Ер нь ийм нэг 6 процесстэй орохоор байгаа. Одоо яг пентест хийгээд эхэлсэн байгаа юу тий. Тийм. Би яг ороод бол удаагүй байгаа. Тэгээд яг одоо зүгээр яг зүгээр танилцаад явж байгаа юм уу? Одоо тэгээд Synack-таар болохоор нэгт би болохоор баг хантанг ерөөдөө хийж болно. Тэгээд дараа нь болохоор mission гээд надад ямар нэгэн даалгаврууд өгөөд яг гоо тэр нь болохоор ер нь mission болохоор ер нь хоёр багтаал байсан л да. Нэг нь болохоор checklist байдлаар би яг нэг тийм vulnerability assessment хийж байгаа юм шиг одоо checklist-ийн дагуу би нэг газар дээр пентест хийгээд
Тэгээд тэр нь болохоор нэг мишн болчихж байгаа. Дараагийнх нь болохоор одоо би нэг ямар нэгэн таскууд дээр энэ баг одоо биш энэ нэг security issue болчлоо гэдэг нэг алерт тэрэнгүүд тэрийг болохоор үнэн худлын тогтоогоод тэгээ хэрэг үнэн байх юм бол тэрийг яаж үнэн болгож байгаа импакт нь юу гэдгийг тодорхойлох. Тэгээ мишн болохоор ингээ 2 багтсан. Тэгээ 3 дахь нь болохоор би менторинг хийгээд явах боломжтой. Ер нь Синак дээр яг ийм 3 чиглэлээр Синак team member-ээр ажиллах боломжтой байлээ. Тэгээд ер нь яг аль нь яаж явах уу гэдгийг би судлаад явж байгаа л да. Тэгэхээр яг бас яг орсноороо яг ямар давуу тал болж байгаа, тэгээд юу сурч авч байгаа гэдгээ бол хуваалцахад бол эртлээ гэж бодож байна. За одоо Emphasis компани дээр веб аюулгүй байдал гэсэн сургалт авах гэж байгаа тийм. Сургалтын талаар мэдээлэл өгвөл. Тий. Нунаа багш болохоор яг надад веб security гэдэг хичээлийг зааж байсан. Тэгээд багштайгаа ямар ч цаана нэг хамтраад орохдоо болсондоо бол ер нь маш их баяртай байгаа. Тэгээд энэ сургалтынхаа агуулгаар болохоор би нэг өмнө бас одоо веб порт фигэр ч юм уу те Octabox ч юм уу одоо саяны OSW-гийн сургалтын агуулгууд гэдэг нь өмнө сургалтанд өөрөө би даа суралцж ирсэн бол ерөнхийдөө тэргээрээ ер нь хөтөлбөрөө боловсруулад тэгээд яг сургалт зохион байгуулах сургалт зохион байгуулж байгаа. Тэгээд энэ сургалтаар болохоор тийм ямар ч би өөрийнхөө зүгээр ингээд веб тестингийн талаараа сурч мэдчихсэн зүйлүүдээ ер нь ингээд тэргээрийнхээс өөрийнхөө хичээл агуулга боловсруулж байгаа юм уу. Тэгээ энэний нэг зорилттой хүмүүс нь болохоор ер нь веб хөгжүүлэх юм уу. Тэгээ веб тестер болгож байгаа хүмүүс гэж харж байгаа. Тэгээд энэ сургалтын агуулгаар ямар ч нэг юу одоо энэ вебийн эмзэг байдлыг тайлбарлаад тэгээд тэр нь яг кодн дээр яаж очиж болж байгаа юм. Тэнгүүд энэ эмзэг байдлыг ашиглаж өнөхөдөө ямар баг репортууд ямар disclosure баг репортууд байгаа гэдэг дээр case study байдлаар ажиллаад тэгээд өнөхөдөө сүүлд нь яг тэр нэг сургалтын дээр сурсан юутайгаа степийн ерөөдөө одоо челленж хийх юм уу. Нэг иймэрхүү арга барилаар ер нь сургалт зохион байгуулалт гэж харж байгаа. Тэгэхээр бас нэлээд айгуу сонирхолтой үр дүнтэй сургалт болно гэж харж байгаа л да. Яг одоо миний бас бодоод байгаа нь болохоор ингээд ийм эмзэг байдал байгаа ч гэсэн тэр нь яг кодн дээр яг яаж нэг учирт болд юм бэ гэдгийг ер нь жоохон хоригдуулаад өгд юм шиг санагдсан байхгүй юу. Одоо ингээд яг нэг ийм эмзэг байдал байгаа гингүү та ер нь ингэж одоо халтгын төлөв үүсэт байгаа гэдэг ч юм уу тий. Тэнгүүд тэрийг кодн дээр гоё детальны тайлбарлаж өгөөд тэгээд араас нь болохоор нэг яг real life баг репортууд дээр case study байдлаар ажиллаа авчвал ер нь бол бүр л гоё байгаа юм л да. Одоо тийм энэ эмзэгүүд ийм одоо cross site гэдэг эмзэг байдлыг одоо нэг энэ сайтн дээр одоо баг репортлохдоо болохоор одоо ийм фейлуудууд ашигласан байна. Тэгээд тэр нь болохоор ийм учиртай болж байгаа гэдэг ч юм уу те. Тэрийг тайлбарлаад тэгээд дараа нь болохоор өөртөө бас step хийгээд үзэх юм бол тэрийг шууд бодтохоор practice хийгээ авчих байх. За сургалт маань хаана болох вэ? За сургалтын хувьд болохоор шинжлэх ухааны технологийн сургуулийн мэдээлэл холбоо технологийн сургалтаар болно. Тэгээд сургалтын өдөр маань болохоор 9 сарын 19-ноос 20-нд өглөөний 9 цагаас 18 цагийн хооронд үргэлжлэх хугацаатаар болно. Тэгээд сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл Emphasis Facebook page-с өдөө web security сургалтын постор маань орсон байгаа. Тэн дээр өдөө QR уншуулад болон чатаар холбогдоод өдөө бүртгүүлэх боломжтой байгаа. За PDF нэг сургалтын мэдээллийн линкийг бол description хэсэг дээр яг оруулаад өгчээ. За тэгээд энэ удаагийн дугаарт маань орж маш сонирхолтой мэдээллийг өгсөн улан баяртай маш их баярлалаа. За баярлалаа. Намайгаас урьж оролцсон баярлалаа.
Тэгээ энэ хүртэл сонссон хүмүүст баярлалаа. Энэ удаагийн дугаарыг маань сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. За баярлалаа.